жаалаа. Чи нэрээ ийм хүзүүтэй болмоор байгаа мó? Тийм ээ. Урд хүзүүтэй болох гоё штэ. Санаа дурсаа санаа мөнгөлээ. Санаа тамаа. Хаан. Тамаа. Би чамд гоё юм үзүүлэх үү? Тэгэл юу яа? Энийг хардаа. Алуу. Хөөе. Дүүсгээ чи өөрийгөө анаа шиг зурсан байж тээ. Харин өөрийгөө гоё гэдэг юм да. Гоё дагаад. Санаа найзаа. Санаа аханда. Хааганда. Энэ хин бэ? Хардаа. Анаа шиг хөтөтэй дөрсгөж яадлаа. Тийм ээ. Би хэрвээ ийм хөтөтэй аваад ханы шүүгэн дээр тавьсан чихрийг төвгөө аваад иччихэндээ. Тэгвэл чи дөрсгөж яад биш. Анааш болоо төрчихгүй. Анаач нэрээ урт хөзүүтэй амтай шүү тийм ээ. Тийм урт хөзүүтэй юм чинь модны орой дээрх л үсэг иддэг бах та. Найзаа би танаас анаашны тухай яриад өгөө. Тэгэхдээ анааш нь зэгзгэр нарийнхан уртаас урт хөзүү хөлтэй. Дэлхий дээр оршин буй хамгийн өндөр амьтан. Бид халуун дулаан уур амьсгалтай Африк төвд амьдардаг. Анаашны хэл нь маш урт бөгөөд навчийг хэлээрээ орон авч иддэг. Урт хөзүүтэй болохоор модны орой дээр амтай навчийг идэх боловч ус уух гэж тонгоох нь их хэцүү учраас маш бага ус уудаг л да. Анааш бол сөрөглөж амьдардаг амьтан. Нэг сөрөгт 6-аас 10 анааш байдаг. Модны орой дээр навчийг идэх гэхээр модчиг өндөр юм байна тийм ээ. Модчиг өндөр юм чинь ямар ч амьтдаас хайдгүй ах та. Тийм ээ. Тийм шүү. Анааш бод өвсөн хижээлт амьтан. Гэвч араатан амьтнаас айдаггүй. Учир нь өндөр том бие, өргөн туурай, хүчтэй хөлийн ачаар араатан амьтан ирэхэд хүчтэй хөлөөрөө өшгөлөн холдуулж чаддаг. Анааш нэрээ ирээд талбтай болохоор их хөөрхөн харагддаг. Тийм ээ аганда. Тийм ээ. Анаашны арьсан дээр адилгүй хэлбэртэй хүрэн толгонууд байдаг. Анааш нас нэмэх тусам толгоны өнгө нь улам тод болдог. Аганда тэгвэл анааш их хаттай амьтан юм аа. Гоё өнгөтэй, хөөрхөн, бас араатай амьтнаас ч айдгүй тийм ээ. Ер нь би дөрсгөө жаалж ханааш бодоод төрчихгүй яава. Тэгвэл ихэр идлээ гэж загнуулахгүй. Дураараа хамтдаа үс идээд сайхан байхгүй юу? Дөрсгөө би чамаа тэгвэл анааш болгоод өгөх үү? Найзаа нэрээ би анааш болчихдаг юм билүү? Хэрвээ чи анааш болчихвол манай гэрт багтаж орж иж чадахгүй. Тэгээд хамт тоглож чадгаач болчих шүү дээ. Харин тэгээд бас дахиж өвөө эмээтэйгээ уулзах чадахгүй. Үргэлж гадаа амьдрах болно шүү дээ. Таата тэгвэл би баярлалаа. Анааш болохоо баярлалаа шүү. За найзаа бүгдээрээ хөвгөлтэй киногоо үзтгэе. За тэгье. Хөвгөлтэй кино гарлаа шүү. Эхэн үедээ энэ нутагт нутаг усан дан соддаг цагаан гэж нэрлэгдсэн нэг цадиггүй хүн байжээ. Эднийх 5,000 хонтой, 2,000 дүүхэртэй, 1000 гаруй адуутай юм баян айл байж. Нэг айл их хөрөнгө шүү. Соддаг цагааных бас ч үгүй сайхан газар нутагладаг байж. Уучим сайхан хондигоор баяны олон сүрэг налайж хэдэн мянган өхөр адуу ойролцоо нутгийг таалбэлгүй л бүрхэн хөөрхий зарцнаар нь тэр олон мянган малыг эзэн хүнээс илүү малдаг байж. Гэтэгээд өдөр шөнөгүй зарцлагдсан малчид нь жилдэн ганц төлөвний хөлстэй байвч тэрнийг авч чаддаггүй гинэ. Соддаг цагаан ийм л харамжгүй юм байж дээ. Соддаг цагаан тэгээд төдий олон хүнийг айл болохоор хөлс хүчгүй ажилуулж улам баяжиж орчлон дэлхийд ховорхон баян болох гэж өдөр шөнөгүй бодсоор байжээ. Энэ нутагт ёлын хатдаг гэж нэг өндөр хат байж. Энэ хатны оройд дандаа үйл хурж байдаг гэн холоос харахад дэрх ясааны тэхий тунд тавцсан байгаа юм шиг харагддаг юм гинэ. Өвчүү цагаан ёл шувуу оройд нь хурсан үүлэн дундуур нь нисэн зүсэн
эргэж хатанд хүрч хясааны дээр амьдардаг байжээ. Оройн нар жаргахаас өмнө өвчүү цагаан ёл шовуу тэр хатны тавцангийн ирмэгдээ харагддаг байж гинэ. Амаса хаяа харагддаг байж гинэ. Тэр ёлын хясааны ёроолоор зум бол сайхан ногоон ширэгтэй шүд хагдаш хүүтэн болгоен устай. Тэр болог нь өвөж хөддөггүй цаг үргэлж устай байдаг. Энэ сайхан газраар аян чин жинчдийн хөл тасардаггүй байж гинэ. Явуулын аян чин жинчд энэ нутгийн баяны тухай шагшин магтгийн хажуугаар чухам ягаад ийм баян болсон тухайг ингэж цуурдаг болжээ. Гүн ёлоос жилдээ нэг аргамж, нэг сүх, нэг нохой ийм 3 эрдэнэ гардаг юм гинэ. Энэ 3 эрдэнийн аль нэгийг олж харсан хүн юу höснөв тэр нь хүссэн хэмжээгээр нь бий болж баяждаг юм гинэ. Энэ нутгийн баян цагаан гэдэг чинь ёлын тамгатай юм гинэ. Тэгээд л баяжсан юм гинэ штэ гэсэн цууяраа тархсан байлаа. Өнөөх өвчүү цагаан ёл шовуу ногоо цохихад 3 эрднэр өндөг л өч. Намрын дунд сард 3 эрднийн өөрөө идчихтэй гэж хүртлээ цуурдаг байж л та. Үнэнтэй цагаан баянч өөрөө энэ янз бүрийн цууяраг сонсоор байгаад баян дээр улам баяж хүсэл нь өөрийн амраахан болоод нэлээд хэдэн жил болсон байж л та. Ямар гайхамшиг гэж нэмтээ. Баяны хүн сүулдэн бүр нойрон хүрхэн болж нэг мэдэхэд ёл хадны дэргэд өөрийн мэдлгүй яваад оччихдаг болсон гинэ. Орчлон долддоггүй эртнийг цаг алдалгүй бошуу ав. Эстэгвэс тэр эрдэнэ өөр хүнийх болно. Зуны дунд сар эхлэхээр тэнд заавалчгүй хүрнэ. 3 эрднийг олж яваад энэ нутагт хамгийн баян хүн бий болно. Гүм тагё. Ингээд сувдаг баян ёл хаданд гарах байлдаг лайн хийж эхэлжээ. Сувдаг баян элдсэн сур аргамжаа мондан аваад ёл хадыг зоржээ. Тэгээд ёл хадандан хүрээд морныхон ачааг тайлжээ байхтан гар нь салгаж байх юм гинэ. Нэлээд хэд дахин амарч амисгаад сар байж өглөөний мандах нарнаар хадны яг шил дээр нь арай хийж нэг юм гарчээ. Зато миний мөрөөр хүн ирж тэр 3 эрднийг олж яваасан өнгөрсөн. Ингээд суудаг цагаан хамгийн сайн гисэн урга хаднаас сураар гогцоолдон зангидлаа. Сурны нөгөө зүрт нь нилээд хүнд чулуу яад хадны ирмэгээс доош нь гүйлгэжээ. Хэчинэж явсныг бөөмэд сурны үзүүрнээс уйсан чулуу чанга хаан байж гин. Баян бодож. За. Чулууч одоо тавцандаа хүрсэн юм шиг байна шүү. За байж тайган нохойгоо чулуугаар бяц дарж гаагүй байхад. Ингээд суудаг баян сураан даган унжигнаж явхад дахиад яаж буцаж гарах тухайгаан юр ботсонгүй гинэ. Тэгээд нэг мэдэхэд суудаг цагаан нэг сайхан дэвсэг дээр амьд мэд бууж гинэ. Дэрэгд нь таасарч унсан сурн хөврөлтөн хэвтэн гэв.
Азар дээр байхад сурн тасарсангүй гэнэ. Мэртэйгүй амьд минь боосондаа олцооргож Тэнгэр бурхан өршөөж намайг энд болголаа шүү. Бурхан гэж хэлээд ингээд нөгөө баян маань өнөх ёлын 3 эрдэнэн ирж эхэллээгэндээ аашаа анхаарсан гэрийн бүрний хэртэй газар зүүэсэн ч олдмоор удаан ирээд л байж нарж жаргаж эхэллээ гэн хүн болсоор өнөөдрийн шиг ийм их ажил хийж үзээгүй суудаг баян цохирон гомбардлан ирээд юу ч олсонгүй гинэ. Өдөш болоход хоосон гэдсэн амттай хоол сүйтэй цайгаан нэхэж хоржигнон дуурна. Ядарсан сувдаг баян аргаан барж дээшэн харахад өөгүй мөлгөр хясаас үндэрлэн. Адаа шон харахад өөрийнх нь хэдэн мянган хонь ярайж харагдана гинэ. Ингээд баян өнгөрсөн 40 гаруй жил яаж амьдарснаа бодож өгнө. Цуу үгэнд итгэж ийм байдалд орсон онч мэдсэн боловч одоо нэгэнд ороод ичээ.